эмч нарыг ингээд ажилгүй болгодог юм хоёр юм байдаг хөхгүй юу? Монголд бүр яг зөвхөн Монголд байдаг заяа. Тэр нь юу вэ гэсэн чинь эхнийх нь ээжийн өлөн шээс гэдэг нэг юм заяа. Тэр ингээд бүхнийг ангаана гэдэг аахгүй те. Тэгээ би тэнд бас те 5 жил ангаахтай юу ч сураад байгаа нь те. Тэгээ ингээд яг ковид төгссөн байсан манай ээж ингээд би нэг ханиалгадаг хөхгүй юу? Тэгсэн чи ээж мангар юм сүнслэг нэг юм гэрийн болонд нэг юм хийгээдсэн бохгүй юу? Нэмэтгүй яг бөөлж мүүлээд байгаа юм яга доор нэг юм ингээ гэж мэ тэ. Тэгээ ингээл гарч ирстэй нэг татчих гэж мэ тэ. Бараг 100 татчих гээд байгаа юм хайш манай ээж тэ би чинь бүр тэ би ээжтэйгээ омдоод охин нь одоо ерөөсөө сургуулиасаа гарлаа. Ээж дэлсэн аахгүй. Тэгс чинь яасан миний охин юу болов вэ тэр гэсэн. Би охин одоо ерөөсөө ингэж бодож байна. Ингээд тань шиг ээж болоод тэгээ ингээд сургуулиасаа гараад тэгээ ерөөсөө ингээд шээсээ зараад амьдрчээ. Тэгээ хүмүүсүүдийг эмчлээл сайхан тий. Тэгээ би чи яаж яхад нөгөө Эрдэнтийнх бараг зэсийн баяжмалтайгаа гарнаа минийх. Тэгээ ингээд би яагаад ч юм айгуу сонь зөө нөгөө шээс мэсээ зарна гэж ботсон чинь бүр ингээд шейк хийвэл чигээд заруулчих гоё юм уу гэж бодож мадаа зөө. Тэгээ яагаад ч би өөрийгөө Shark Tank-д орж байгаа төсөөлөө зөө. Тэгээ та нар боддоо ингээд Монголын ингээд толгой ингээд баяжуудыг ингээд суулгацсан те шаркуудыг суулгацсан. Гоожороос нь халуунаар нөгнөөш. Оцтой өгч юм те. Нөгөө амраа шарк дээр очсон ингээд аимсныхан доороос татчих мат. Доороос дарахад ам шүм. Яа тийш мэ тэгснэ энд гүзээлцгэнтэйг өг гэж бай те. Дотор нь төрөл мөрөл гаргаж маргацсан те. Яа. Тэгээ бүр ингээд гайхалтайгаас тий бүр ингээд мэдгүй одоо ингээд Эрдэнтийнх бол ингээд надад бол зэсийн баяжмалтал гарах юм шиг санагдаад байгаа хаа. Тэгээ би ингээ өөрөختөө бүр нэр мэр болсон шүү дээ. Номигийн ариун ангаагч аршаан. Нэр мэр оруулсан баг бизнес бослоо тийм заяа. Тэгээ мэдгүй увс мусын ээж нар их бүр яаж гарах юм мэдгүй тий эрдэсжүүлсэн гарч мараад тий. Тэгээ баг уунгууд хил мэл орж мараад. Гүй яасан гошээс. Янзих. Тэгэж мэ тий. Тэгээ мэдгүй тэгж ярьдаг юм би бас мэдгүй чи. Тэгээ мэдгүй булан болгоны ээж их бүр амар гоё гарах хаа тий. Бараг нэр дэвших хаа болгоны шээс мэс гэж үгээ тий. Анхдаг чи юм чи. Йоо, тэгээ мэдгүй одоо ингээд Монгол хүний ингээд хотоодн дотор нь лаборатори гэдэг юм шиг онцгой юм. Ингээ бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаа тий. Тэгээ манай монгол хүмүүс ингээ бүгдээрээ ингээ хүн болгоны шээсийг уугаад үдцсэн юм шиг байна тий. Өөстө өвөөгийн худлаа байна. Лаавынхаа тачцал яа адлаа гэж ээж их усч өө зүгээр болцсон. Стейж их зүгээр болгодог юм байна гэж мэ тий. Одоо яа тий. Мэдгүй нөгөө ээжийнхэн үнэхээр яг шээсийг ингээд уугаад өссөн залуу малуу байвал бас хэцүү байгаа байхгүй тий. Одоо чи минийхээ ууж амьдрах юм уу тий яах юм. Минийх ч үтсэн байшмалтай штэ гэж байна тий. Яа тэгэл мэдгүй би вирус исэн бол яг ингээд тий монгол хүний биед орсон вирус исэн бол би ингээд гайхах байхгүй. Яг сая боловсруулад гаргасан юм да. Буцаад ороод ирэх юм. Энэ одоо юу юм? Монголчууд ч энэ ийм хэмнэлттэй амьдардаг юм бах та. Дахин боловсруулалт тусчмасаа тий. Ингээ хоёр давхар шүүлтүр мөлтөрөөр гаргаж байгаа. Юу ингэ би бол би вирусээс шууд гараа явахгүй яа гэж. Зэрэгтэй байхгүй юу гэж мэ тий. Тэг ингээд за бүр шээс бүр одоо юу ч биш болсон цаачаа. Бүр ингээд шээхгүйгээр жирэмсдийг мэддэг юм байна. Манай ээжийн зүудэнтэх могоо. Тэр бүр гайхалтай шүү дээ. Мэдгүй одоо могоо ингээд наваа ингээд хараа ээждэг юм шиг онцгой. Өдрийн ингээд 24 болоо. Энэ одоо юу ийх яг жирэмслэх гээл ам да. Тэгэл уцсан ингээд дандан гэж чаас ирэнгүүт стейжийн зүд рүү явнаа гэж байна. Ээжийн зүудэнд орж ирсэн нэг амар юм сүмслэг. Анаа охин чи нэг л юугээ? Шалгаач. Бай гэж явж маа тий. Амар сүмслэг тэнгүү шууд ээж надад залгаж авах байна уу гэж байна. Би 3 могоо зүудлээ гэж байна. Тэр мэдгүй 3 могоо ингээ орооцолтод явж мавж ирсэн зэ баг энэ толгойн эргэлдээ. Тэгвэл намаа яг жирэмсэ гэж бай тий. Тэг ингээд наваа ингээ жирэмсний тестний зураг явуул гэж байгаа байхгүй. Би ч юм уу ингээ сураагүй юм биш гэсэн чинь бараг заяа. Тэгээ нөгөө тестнийхаа ингээ нэг зураасыг ингээд гартаа барьж агаад ээж рүү явуулсан байхгүй. Чи манай ээж үнэн жинхэнэ нөгөө чон мон нохоо мохоо ямар санаа байдгийг бүх юм ингээ шүглцэн өгөн байдаг байхгүй юу. Тэсэж ээж ингээд миний ингээ тестний зургийг харснаа. Наа чи яг чиний гар муу юм уу гэж байна. Тэгэнгүүт нь би нөгөө тестээ ингээд толгойн хажууд барьж байгаа ингээ селфидэд явуулдаг байхгүй юу. Тэсэж чи манай ээж санаа дуустдаг вэ.
Наа чи юу ер нь яг чиний шээс муу юм уу? Мэдгүй би ээжтэй видео коллдох гэсэн юм шүү дээ. Охиныхон царай энэ шээс яг энэ гарч ийн. Зэсийн мажбалтаа яг гарч ин даа гэж юм ээ тий. Нөгөөтгий ч ямараас зэсийн мажбалтаа гарснаа ингэж дүрж мөрөө тий нөгөөтгөө. Тэгээд эцээцт яг хин жирэмсэн байсан гэсэн чинь манай ээж өөрөө эсэх байхгүй юу? Тэгээ манай дүү одоо 2 настай. Тэгээд айгуу сон ээж тэгсэн шүү дээ ингээд мэдгүй эмэгтэй хүн чи одоо тэгээд ямар ч насн дээр те 40 гарсан хүн ингээд ээжээс айгаад байгаа байхгүй манай эмээгээс би юу гэж хэлэх мэдэхгүй байна гэж байна. Ингээд болохгүй чиний хүүхд гэж хэлчихээ шиг те. Би бүр ингээд найз залуучгүй ингээд хүүхд болж байгаа настай ээж нь ингээд бүх юм бэлдээ сургац те. Хүүхдийн ч гэсэн төрүүлээд өгч юм миний охин. Тэгж юм те. Би бүр ингээд би ямар сэнтэй энийг хүүхд хаах биш юм аа гэх гээд амааш. Имэдгүй ээжээс айгуусан ээж ингээд эмээгээс айгаадсан. Тэгээд одоо юу болсныг айгуусан мэдгүй зэ. За одоо ингээд эмэгтэйчүүдийн нэг ариун хэсэг мэсгийг ярьсан юм чи одоо манай ирчүүдийнх рүү орох удаа ганц залууд энд сууж байгаа шиг байна те. Чинийхийг яринаа хөө. Би нөгөө имлэгтэр ингээд дадлагт гарч исэн бохгүй юу. Тэгсэн чинь надад нэг аягүй сони юм кейс ирээд манай эмч ирснэ. За энэ үний ингээ бэлэг хэрэгтэнд хугарсан шүү гэлдэг байхгүй юу. Тэгээ би хайгаа. За одоо гипсл бэлдэх юм ээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ ингээ яг ингээ тэ өмдийн шувталч гипсдэх үү ингээд гаргаж ирээ гипсдэх үү яг амар хэм бодож ирсэн чинь чи юу солиороод байгаа юм шууд хагалгааны өрөө бэлдэнэ гэдэг байхгүй юу. Яаж байгаа юм гэсэн чинь шууд тасдаж авдаг гинэ. Харин тийм хугард юм байна. Тэр чинь тэгээд хугарчгүй шууд ингээд тасдаж авдаг мессеж хэлбэр орд юм байна. Амар бастэй. Энэ байхгүй ингэж айж штэ. Чи яаж энэ гайгүй юу? Эксэс ажаас. Юу нээр би ч саймраас. Хүүшээ яа тэгэж. Тэг ингэ нөгөө хамгийн нөгөө сонирхолтой юм чинь тэр чинь яг яаж байгаа туурах вэ гэдэг нь амар чухал штэ тий. Ямар барьцаас юм бол бас хугарчваа. Тэг би чинь амар ариух юм бодож байгаа байхгүй. За үнэхээр ингэ физиологийнхаа цагаар эртээ хүнийх ингэ өглөө ингэ боссон байхад нь газар хөдлөлт дараа дээрээс нь юм унаад гэж байна. Амар үлгэрийн юм бодож ирсэн чинь юу яадаг юм бэ? Хөвчлэн ингээд 2 тохиолдол дээр хугардаг гинэ. За энийг сонссон бүсгүүчүүд дараа 7 хоногт бүр яг ингээд нөхрөө дагуулж ирдэг шүү заяа гэж. Юу яадаг юм бэ? Хөвчлэн эмэгтэйчүүд дээрээ барилт тахт хугардаг гинэ. Яна. Тэгээд яна гэж. Би бас яна гэж бодсон шүү дээ. Арайч нөхөртөө болсон чинь хуглаад наахтай гэж. Ингээд манай эмэгтэйчүүд нөгөө ингээд бид нар чи ингээд яаж байгаа шээ. Тэгээ ингэж яаж байгаад нэг хий суучдаг гинэ. Тэнгүүт ингээ хуг. Тэгээд нөгөө тохиолдол нь болоод ирэнгүүт манай нөгөө залуучуудын ингээд нөгөө дотор нь ингээд хаа бяр мэр ингээ амдагддаг юм шиг байна те. Та нэр би баг ингээ доороос өргөөд дийлчин те. Гэж бодоод өргөөд ингээд алдчихдаг гинэ. Тэгээд хуг. Харин тийм. Тэгээ манай ингээд эмэгтэйчүүд чинь нэг тийм байглаасаа тийм ингээд дээрээ одоо гарыг гэдэг чинь одоо бас тий чи бас ингээд бүрэн бүтэн бовто баймаар байгаа мó баймаарг байгаа мó ямар байгаа гэж юм яхад байдгийн нэг тийм залхуурсандаа ч биш ер нь бол чиний ирээдүйг л бодож байна бид нар юу вэ энэ харин өстөн ухлаач шүү гэж тэгэл ингээл бэжсэн бохгүй юу. Тэгсэн чи эмэгтэй булчин дээр бүр сони юм гарч ирсэн. Эмэгтэй булчин чи ингээ нөгөө тойр хэлбэрээр ингээл тагшид сундан штэ. Тэгсэн чи манай нөгөө багш маань ингэж хэлжсэн бохгүй юу биднэрт. За хүүхдүүдээ нууцаар хийж яагаад баригдваа гэжсэн бохгүй юу. Тэгээд яагаад баг яагаад тэгсэн чи ингэдэг гинэ нөгөө эмэгтэй булчин чинь ингээ нөгөө гинт цочоочих юм бол ингээ бариад авдаг гинэ. Тэ ингээд салахгүй заяа. Та нар ингээд гудамжинд нэг 2 нохоо салахгүй явж байгааг харж ирсэн үү? Яа гэдэл гисэн заяа. Би бүр имлэг дээр бүр яг тийм кейс хараад заяа. Юу вэ гэж вэ? Тэгээд нөгөө тэгэж нөгөө баригдцуулсан чи нөгөө яг нөгөө баригдсан ингээд байрлалаар ирдэг юм лээ. Каталкан дээр. Нөгөө дугуйтаа ороод идэв шүү дээ. Тэн дээр бүр яг нөгөө ингээд байрлалаар. Миний нөгөө баригдсан байрлал харсан хүмүүс яг энэ уламжлалт байрлалтай байсан байхгүй? Чи араас нь нэг их чи хүчсэн болгаач гэдэг. Ихнэр нь болтой. Эвгас
энэ чи секс гэдэг чинь яг үндэ амар юу аах вэ наа. Дээр нь гарчвал туулчих гад. Тэгээ цоччвал барьж авчих гад болдгоо тий нэг тийм айгу атрамата зүйлсэн байгаа байхгүй. Тэгэл би боддог байхгүй. Юу вэ? Энэ эмгтэй булчин те. Энэ бэлэг эрэхтэн те. Эмгтэй хүний энэ нандин зүйл гэдэг чи юу юм бэ те? Тэ гарсан энэ шингэн мэгнийг уугаад ирүүлжээл ариусаал явахын. Тэгэл энэ болохгүй л ингээл гавчаал ажихын те. Энэ ч баг бэлэг юм шүү гэж бодож байгаа байхгүй те. Надаа яг ч бурханаас өгсөн бэлэг юм шиг санагдаад байгаа юм те. Миний охин энэ булчингаар ингээд энэ залууг ингээд базаараа за ингээ өгч өгсөн те. Ок. Базаа тэгэлтэй. Хаана? Тэгэж юм тий. Нөхөр мөхөртэй олцсон ч юм амар базарны олцсон те. Дээд хэрэж даагуурс хаасайгүй базар олцсон. Чи жоо аяхан бай угаахгүй байх гэдэг нүгөө юу? Чи ойрд ямар их гарч ороод байна өөй. Тэгэж юм. Бүр тийм амар базарны болж малцсан те. Би ч гэсэн хүн базмаар байна уу? Тэгэж. Гэтэ нөгөө харилцаа чинь ер нь бол ингэдэг штэ. Нөгөө 50-50 гэдэг штэ. Одоо ингээд миний 50-50 бол яг ийм 50-50 байвал амар гой санагдаад байгаа хөөхгүй тий. Тэр мөнгө олно. Би үрнэ. Тэр цэцэг бэлэглэн, би үнэрлэн. Бас байнга 50-50 байхс муухай юм да тий. Сая 100 байх ёстой байхгүй. Чи зээлээ тавиад өөрөө төлзаа гэж. 100% чи нэх.